Оройн үзэгчтэй Home Cooking нэвтрүүлгийн машин дугаар хэлж байна. Ингээд өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд дахианы махан хуураг хийж үзүүлэхээр шийдсэн. McDonald's, Burger King, KFC бид зөвхөн Tyson-ыг л хэрэгэлдэг. Tyson. Ингээ өнөөдрийн хоолнд маань бол одоо нэг ширхэг дахианы хөл. За дээрэс нь бол одоо бор мөөг хэрэг болно. Одоо юуцаа, хятад байцаа, чинжүү, сонгон сармис те. А дээрэс нь бол одоо юм хятад цуу байна. А гүнждийн тоос гэх мэтлэнгээр одоо бүтээгдэхүүнд маань хэрэг болно. За ингээ юуны өмнө бол одоо дахианы махан хуурганд маань бол одоо ясгүй тийм махаар хийхээр шийдсэн байгаа. А зарим одоо газрууд бол одоо ингээ ястайн цавчаад хийсэн тохиолдолч байдаг. Гэхдээ бол миний хувьд бол одоо ясгүй ингээ хийсэн нь бол одоо илүү дараа нь хийснийхаа дараа идэхэд илүү амар байдаг учраас бас ясгүй байхад нэг дуртай. А хэрвээ тань сайхан том заазуур байх юм бол ойрхон цавчаад цавчин ястайн чар бол бас үнэхээр сайхан болдог тийм ээ. За ингээ юуны өмнө бол дахианыхаа махыг сайхан шулаад өгье. За ингээд энэ дахианы махыг шулахад бол одоо энэ одоо янз бүрийн тийм мөгөөрсөн хэсгүүд одоо их байдаг. Тэрийг нь бол бас бүгдийг сайхан авч өгөх хэрэгтэй. За ингээд бид хүн бас тавард нь хэлжсэн одоо дахианы бас хальсанд бол ерөөсөө хүнд хэрэгтэй нэг ширхэг байхгүй. Тийм учраас бол хальсыг нь бол ашиглахгүй байсан илүү сайн. Миний сонссноор бол одоо Америкт саяхан манай найз яваад ирсэн. Тэгээд Америкийн ресторанууд бол одоо бүх ресторанууд маань бол одоо энэ дахианы хальсыг ашиглахыг бүр хориглолцсон байгаа юм гэж сонссон. Тийм учраас одоо бид бүхэн ч гэсэн одоо тий өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарахад бол болж өгвөл тийм хальс өөхийг бол маш бага хэрэгжилж байвал илүү сайн байгаа тий. За ингээд дахианыхаа махыг бол ерөнхийдөө шоо дөрвөлжин хэлбэртэйгээр хэрчиж өгье. За энэхүү хоол маань бол одоо яг тийм stir fry гэж ярьдаг маш хурдан тийм хуурдаг хоол байгаа. Ерөөсөө энэ хоолыг бэлтгэхэд бол ойролцоогоор нэг ер нь 5-6 минутын дотор одоо бүх ногоогоо хэрчиж бэлэн болгоно. А дээрэс нь одоо хуурч харахад бол ерөөсөө 2-3 минутын дотор л бэлэн болдог. Маш хурдан болдог тийм хоол байгаа. Тийм учраас дахианы махаа бол одоо хит том биш те түргэн болохын тулд бас жижигвтер хэрчүүл бас их зүгээр. Яг миний өөрийн хувьд бол одоо би гэртээ хийж идэхэд хамгийн дуртай хоолууд юм аа нэг. Зарим үед одоо ажиллаа тарж ирээ те сайхан зургатаар кино гарахын өмнө эсвэл заримдаа хөл бөмбөг үзхийнхаа өмнө одоо би маш хурдан энэ хоолыг хийж идгээд те. Тэгээ сайхан сууж агаад идэхэд бол маш сайхан enjoy болдог. За ингээд дахианыхаа махыг хэрчлээ. А дээрэс нь л одоо сайхан шинэхэн юм мөөгнүүд төрөл бүрийн мөөг байгаа. Янз бүрийн мөөг ашиглаж болно. За өнөөдрийн мөөг маань бол одоо энэ сайхан бор мөөг байгаа. Маш сайхан тийм үнэртэй, маш сайхан гоё амттай бас гоё мөөг. Одоо янз бүрийн захуудаар супермаркетуудаар бол одоо мөөг маань бол одоо маш сайхан илбэг болсон байгаа. Маш олон хүмүүс одоо энэ мөөгийг одоо туслах аж ахуй гэж ярьдаг те. А тэрүүн дээр бол тарьдаг болсон. Тийм учраас одоо бид хүмүүс манаас хоолндоо бас нэлээд тийм өргөн сонголтын ногоо ашиглах боломж байна. Одоо сар ирэх тусам хугацаа явах тусам бол одоо биднээс илүү тийм боломжууд гарч ирж байгаа нь бол одоо маш тийм авууштай тийм сайхан юмнуудын нэг байна тий. Хэдхэн жилийн өмнө л хэд ерөөсөө Монголд одоо ирээл тэг янз бүрийн ногоо хайхад ерөөсөө юус олддгоо юу ч байдгүй байсан. Одоо бол ерөөсөө зах дээр очиод харахад бүх төрлийн ногоонууд байдаг болсон нь олон төрлийн хоол гэртээ хийж идэх, олон төрлийн ногоог ашиглах гэх мэтлэнгээр нэлээд тийм сайхан давуу талтай. За ингээд сайхан юуцаа нэг ширхэг юуцаа хэрэгжилж хэрэглээ. За дээрэс нь бид хүн бас хятад байцааг бас ашиглаж болно. Хятад байцаа нь бол өөрөө бол маш сайхан бас шүүсэрхэг тийм сайхан гоё ногоо байгаа. За ингээ баг зэрэг хятад байцаа. За дээрэс нь бол одоо гол юмнууд одоо амт оруулах юм маань мэдээж хэрэг одоо сармис байгаа. За 2 хумс сармис. За өнийгөө бол маш сайхан нарийнхан хэрчиж өгүүлэх сайн. За эсвэл сармисыг бол одоо сайхан ингээ бяцсаж жагаад а дээрэс нь одоо баг зэргийн одоо юм жоо ширхэгтэй давс одоо жамц давсч байт юм уу те. Тэгэд үүнийг одоо ингэж бас бяцалж өгвөл бас гоё болдог. Илүү сайхан гоё тийм шүүсэрхэг. Гараа бол ерөөсө хүргэх шаардлагагүй бараг те. Ингээл ерөөсө хутгынхаа артлаар ингээд дараад ингэж гоё сармисны нухаш маягийн болгож өгч болно. За ингээд сармис маань бэлэн боллоо. За үүн дээр бол одоо мэдээч хэрэг одоо Аз хоолнуудад хамгийн сайхан яншүү гэж ногоо байгаа те. За яншүүгийн угаац ирсэн яншүүг ерөнхийдөө бол одоо та бүхэн яг
навчин хэсгийг ингээд авчиж болно. За энэ үүнийг ингээд төр хадгалчих. Тэгээд одоо энэ арийнх нь одоо хэсгийг нь бол бид бүхэн одоо хоолндоо хийж өгвөл бас их сайхан амттай. За үүн дээр одоо баг зэргийн халуун чинжүү хийж өгж болно. Хэрвээ та хүсвэл хүсэхгүй бол халуун чинжүүг хийсэн ч бас болно. Амт чинжүүг бас ашиглаж өгж болно. За амт чинжүүг бол одоо жижигхэн хэрчих шаардлагагүй. Ерөнхийдөө бол дахааныхаа махтай ойролцоо хэмжээний хэрчиж өгнө. За ингээд ерөнхийдөө бол одоо бүтээгдэхүүнүүд нь бэлэн боллоо. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. Гол анхаарах зүйл маань одоо хайрлын тавг маань одоо ийм нэлээд тийм ийм гүнзгий байж өгөл их сайн хийхэд их хэвтэйхэн болдог. Хайрлын тавгаа эхлээд маш сайн халаах хэрэгтэй. Ямар ч хоолыг бид хүн үргэлж одоо салааттай ашиглаж идэж явах юм бол одоо маш сайн. Тийм учраас бас баг зэргийн тийм Аз маягийн салаатыг бас бэлтгийж шийдсэн байгаа. За үүнд маань бол мэдээч хэрэг сайхан салаат навч, шинэхэн салаат навчнуудыг ашиглая. За ингээд салаат навчаа сайхан жижиглж хийж өгнө. За хайрлын тавгаа бол одоо маш сайн халааж өгүүлэх сайн байгаа. За дээрэс нь одоо бууцаа. Одоо өдөр болгон бууцаа ашиглаж ивэл одоо танд маш сайн. Бүр болохгүй маяг 7 хоногт ядаж одоо 2-3 удаа бууцааг одоо түүхийгээр юм уу эсвэл хоолндоо хийх ч юм уу те. Янз бүрийн байдлаар ашиглаж явах юм бол одоо маш их амин дэм сайтай тийм ногоо байгаа. За одоо ингээ хайрлын тавг маань ерөнхийдөө бэлэн болсон. Утаа гарч хэлж байна. Маш халуун гэсэн үг те. За үүн дээр бол одоо би ургамлын тос хийж өгнө. За ерөнхийдөө бол оливын тосыг бол бас хит халуун хайрлын тавган дээр шарахад бол бас оливын тос мань өөрөө тийм түлэгдэх, амт нь өөрчлөгдөх тохиолдол байдаг учраас ийм халуун одоо хит халуун шардаг юун дээр бол ургамлын тосыг ашиглаж өгөх их сайн байгаа. За ингээ ургамлын тос хийж өгнө. За үүн дээр дахианыхаа махыг одоо хийж өгье. За одоо та бүхэн анзаарах энэ хоол бол ерөөсөн маш хурдан 2-3 минутын дотор болно. За ингээд дахианыхаа махыг сайхан хуурж өгнө. За энэ хугацаанд бас салаадаа бас хийж илвэ. Сайхан бууцаа. За ингээд үүн дээр бол баг зэргийн удаан сонгон салаадан дээр. За маш сайхан дахианы мах маань бол үнэхээр сайхан болж байна. За ингээд удаан сонгон хийж өгнө. Энэ хугацаанд таны махыг бол мартаж болохгүй. За одоо ингээд таны махаа нэлээд одоо нэг ойролцоогоор минут гэстэй шаардсан дээрээс одоо баг зэргийн одоо гүнжлийн тос гэж ярьдаг тийм ээ. Ойролцоогоор нэг хоолны одоо гүнжлийн тос хийж өгнө. За дээрэс нь одоо Япон цуу одоо соёо соус гэж ярьдаг. За ойролцоогоор нэг 2 амны халбар хэрэгтэй хийж өглөө. Яншүү чили зэрэг нэмж өгнө. За үүнийгээ хийгээд бол ойролцоогоор нэг 15 секунд удаан шарах хэрэггүй. За дээрээс мөөгнүүдээ нэмж өгнө тэр дорно. Шинжүүгээ бүх төрлийн ногоонуудаа хийж өгье. За жижигж өгч болно. За ойролцоогоор нэг юм 50-60 г ус. Энэ маань одоо хадуу хайрал давган дээр ороод түргэн буцалснаар одоо ногоогийн маань одоо тийм маш хурдан хугацаанд жигнэж болох юм одоо нөлөө үзүүлдэг. За ингээд энэ хоол маань 30 секундын дараа бэлэн болно. За ингээд салаада яаж Аз маягийн болох вэ тийм ээ? Үүн дээр бол одоо гол одоо бүтээгдэхүүн маань одоо гүнжлийн тос байгаа тий. Оливын тосны хооронд одоо гүнжлийн тосыг ашиглаж өгнө. За нэг халбар гүнжлийн тос. Баг зэргийн перц, давс. За үүн дээр бол одоо лемон жуус хийж өгнө. За дээрэс нь бол одоо гүнжлийн үр гэж ярьдаг тий. Гүнжлийн үр маань бол одоо маш сайхан. Гүнжлийнхаа тостой нийлээд маш сайхан тийм амтыг нэмэн салааданд байна. За тэгээд дээрэс нь бол одоо бидний сайн мэдэх одоо яншүү байна. Яншүү маань бол одоо маш сайхан. За ингээд энэ одоо
stir fry одоо тахааны махан хуураг маань ингээ бэлэн боллоо. За үүн дээр бол одоо яншууныхаа одоо тал хэсгийг нь хийж өгнө. За энэ яншууны үннэр маань бол одоо энэ хоолыг гол одоо үнэрийг нь одоо амттай цог нэмж өгч идэг. За ингээд одоо хуураг маань бэлэн. За салаад маань бол одоо баг бэлэн боллоо. Гүнжтийн тос хийсэн, лемон жуус хийсэн, дээрэс нь яншуу хийсэн. Тэгээд одоо гүнжтийн өр улаан сонгон гэх мэт хийж өгсөн байгаа. Тэгээд одоо үүн дээр бол одоо Япон цуу байна. Япон цуунаас бол одоо ерөөсөө 1-2 туслыг хийж өгвөл одоо их хэрэггүй. За ингээд ойролцоогоор одоо 3-4 тусал орлоо. Бас маш сайхан үнэтэй болсон байна. За одоо ингээд хоол маань ерөөхдөө бэлэн болсон. Хоолоо тавгалцгаая. За мэдээч хэрэг одоо ийм Аз маягийн хоолнуудыг бол одоо ийм сайхан агшаасан цагаан будаа эсвэл та бүхэн илүү тийм эрүүл байх боломжтой одоо тэр хөц будаа байна. Бор будаа гэх мэтлэнгээр одоо янз бүрийн будаануудыг та бүхэн өөрсдөө одоо сонголтоор ашиглаж болно. За ингээ будаатай. За дээрэс нь одоо хоол маань. Би энэ хоолндоо бол одоо та бүхэн анзаарсан байх. Ерөөсөө давс ерөөсөө хийгээгүй. Ягаад гэвэл одоо энэ одоо Япон цуу гэж ярьдаг одоо соёо соус маань бол өөрөө давсрахыг тийм амттай учраас давс бол нэмж хийх шаардлага байхгүй. Сайхан будаа шарсан одоо хуурсан тахааны маань мах. За дээрэс нь ингээ сайхан шинхэн салаадыг хийж өгнө. За ингээд болоо. Ерөөсөө та бүхэн ерөөсөө 10 минутын дотор ч юм уу 15 минутын дотор энэ хүү хоолыг гэртээ маш амархан хийж идэх боломжтой. Ингээд энэ хоолыг та бүхэн гэртээ заавал туршиж үзээрэй. Тэгээ санал хүсэлтээ одоо дор харагдаж байгаа Demi Home Cooking @yahoo.com хаягаар бас явуулаарай. Ингээд та бүхний өргөж надтай харьцаатай байгаад маш их баярлж байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай. Яасан гоё амттай юм бэ? Дахиад олгож амттай штэ. Үгүй энэ чинь Америкийн Tyson дахиа. Америкийн Tyson дахиа 70 жил дэлхийн 100 гаруй өрийн хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Яагаад гэвэл Tyson дахиа хамгийн амттай. Tyson албан ёсны борлуулагч Capital Market.